За өнөөдөр төрийн байгуулалтын байнгын хороогоор энэ сонгуулийн орооны мэдээллийг сонсож байгаа асуудал нь 2-3 талын асуудал байгаамаа. Байнгын орооны гишүүдийн анхааралд оруулах гэж нэгт тулцсан байгаа нөхөн сонгуулийн энэ 48 мандат дээр аймаг сумын иргэдийн төлөөлөлтийн хурлын нөхөн сонгуул явагдах гад 4 сарын 12-ноос хэсгийн хороодууд байгуулагдах гад ингээ явж байгаа. Нэгт төсөв дутж байгаа. 814 сая төгрөгийн төсвийн асуудал яригдаж, за энийг 14 хоногийн өмнө тухайн үе зандан шатар даргад засгийн газрын нөөц сангаас энэ асуудлыг шийдэж өгөөч гэдэг албан тоотыг сонгуулийн ерөнхий албан тооттой хамтдаа ингээд байнгын орон даргын үднэс явуулсан байгаа. За энийг нэгт шийдэх асуудал байгаа. Хоёрт сонгуулийн орооны гишүүд буюу нийт 9 гишүүнтэй 2 нь орон тооны 7 нь орон тооны бус гишүүд байгаа. Гэтэл 7 орон тооны бус гишүүдийн бараг 6-7 бараг бүгдээрээ байна уу? Бүрэн эрхэн дууссан, албан тушаал нь өөрчлөгдсөн. Тэрийг нэг та даваа учир дарга нэг хилээдэх. Яг сонгуулийн орооны гишүүд чинь орон тооны бус гишүүд чинь хэдэн байна, хэдэн албан тушаал өөрчлөгдөж үү гэдэг энэ асуудлууд байгаа. Энийг бид нар яаралтай шинэ их хурлын дарга томилогдоод энэ асуудлыг нэг тийш нь болохгүй бол сонгуулийн орооч өөрөө бас бүтэц бүрэлдэхүүний хувьд бэлэн биш байна. Ерөнхийлөгчөөс санал болгодог орон тооны бус гишүүн байна. Дээд шүүхээс санал болгодог орон тооны бус гишүүн байна. Төрийн байгуулалтын байнгын орооноос санал болгодог гишүүд байна гэдэг ингээд энийг та нэг хилээд хичнээн хүн сонгуулийн орооны гишүүдийн орон гарсан асуудлууд байна вэ гэдгийг. За 3-т бол ерөнхийлөгчийн сонгуул. Хар машины асуудал. Ингээд сая ярьж байхад бол үндсэндээ дийлэх олох нь актлагдсан байна. За 26 оны төсөвт өнгөрсөн намар сонгуулийн ерөнхийдөө саналаа өгсөн. Харамсалтай сангийн ам төсвийг хассан. 3-1-ийнх нь шинжлэх төсвийг баталж өгсөн гэдэг ингэж байгаа. Тэгээ эх жил ерөнхийлөгчийн сонгуул болох гэж байдаг. Та бүхэн энэ жил төсөв батлагдаагүй гэдэг нэрээр эх жил ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө энэ хар машинуудаа, актлагдсан машинуудаа гүйцээж шинээр авах, тендер зарлах, бэлтгэл ажлыг хаах ийм болцоо боломж ер нь цаг хугацааны хувьд ямар байгаа юм бэ? Энийг бид нар онцгой анхаарахгүй бол дараа нь хариуцлага асуудал яригдвал хэн хариуцах вэ гэдэг асуудал гарч ирж байгаа. Ийм 3-4 асуудал дээр бид нар анхаарах асуудал байгаа. Энэ дээр даваа учир дарга бас нэг холбогдох хариулт тайлбарыг өгөөч. Ажлын хэсгийн 4 номерыг өгөх. За сандаг учир даргын асуултанд хариулъя. За сонгуулийн төв байгууллагын хуулиараа бол манай бүрэлдэхүүн бол 9 гишүүнтэй байдаг. За 5 гишүүн нь бол төрийн байгуулалтын байнгын хорооноос сонгогддог. 2 нь бол ерөнхийлөгчийн институтээс санал болгосноор 2 нь бол дээд шүүхээс санал болгож ингээд нийт 9 гишүүн. За үүний орон тооны гэдэг нь бол хорооны дарга, нарийн бичгийн дарга нь бол орон тооны гишүүд байдаг. За өнөөдрийн байдлаар бол дэлгэр наран дарга чөлөөлөгдсөн, дэлгэр сайхан гишүүн чөлөөлөгдсөн. Ингээд 3 гишүүний бүрэн эрхийн хугацаа бол дууссан. За 2 нь ерөнхийлөгчийн санал болгосон, 1 нь дээд шүүхийн санал болгосон. За үлдэж байгаа 4 гишүүн нь бол ямар ч байсан өнөөдөр бол хуулийн хугацаанд ажиллаж байгаа. За өнөөдрийн байдлаар бол 7 гишүүн бол үүргээ гүйцэтгээд явж байгаа. За түрүүн сандаг учир дарга хэлсэн энэ асуудлыг ойрын хугацаанд шийдэж бүрэлдэхүүнийг бүтэн болох ёстой гэж бид үзэж байгаа. За санал тоолох төхөөрөмжтэй холбоотой асуудлыг ярьж байна. Би түрүүн Алтан гэрэл гишүүний асуултанд хариулахдаа хэлж ирсэн. Уул нь бид 26 онд техникийн бүрэн шинжилгээг явуулъя гэд үйлдвэрлэгч компанитайгаа яриад тендерээ зарлаад бэлтгэл ажлаа хангаад ингээ явж исэн. Гэтэл маань улс орны хөрөнгө мөнгөний асуудалтай холбогдуулаад 30% өгсөн. За хэрвээ энэ онд техник шинжилгээ хийж чадахгүй бол эх оны 27 оны сонгуул, 28 оны сонгуул бол маш их эрсдэлтэй нөхцөл байдал үүснэ.
Тийм учраас би одоо үлдэж байгаа 29.1 тэрбум төгрөгийн асуудлыг хэрвээ одоо төсвийн тодтолд ордсон бол та бүхэн маань дэмжиж одоо энэ асуудлыг шийдэхгүй бол сонгуулийн хороо бол зүгээр нэг санал тоолох төхөөрөмж авчраад угсраад шууд санал авдаггүй. Энэ дээр бол маш их нарийн шинклүүр IT-ийн холбогдох ажлууд явдаг учраас хүнээ сургана, техникээ хөрсөндөө буулгана, орон нутгийнхаа улсуудыг сургана. За нэг сонгуул явахад бол дунджаар бол 25 мянган төрийн албан хаагчид ажилдаг штэ. За үүний бол одоо 3-1 нь бол IT-ийн санал тоолох төхөөрөмжтэй ажилдаг улсууд байдаг. Эднүүсээ одоо шинэ тоног төхөөрөмжтэйгөө сургана гэдэг бол бас бидний хувьд бол маш их өргөн далаацтай өргөн ажил болдог гэдгийг л манай гишүүд ойлгосоо гэж одоо хүсэж байгаа.